Энэ төрүүчийн хэлэлцүүлгээр нэгдсэн чуулганаар дэмжигдсэн санал байгаамаа. Тэгээд сонгуулийн ерөнхий орооноос санал ирсэн. Анхны тэр хэлэлцүүлгийн дараа энэ хэрэгжүүлэх тал дээр бас төвхтэй зүйлүүд байна. Жишээ нь 18 хоногийн өмнө хэвлэлээ тараана гэдэг бол хамгийн сүүлийн одоо нэр дэвшигч нэр дэвшихээ эрхийг аваад ажиллаа эхэлсний дараа нэгдүгээр тэглэх ажил, хоёрдугаарт татан гаргасан оронд нөхөн нэр дэвшүүлсэн тохиолдолд зөвхөн техникийн хувьд хүртэл хэвлээд эргээд энэ тохиомлыг айл болгонд хөргөжих. Тэр дөрвөн заалт нь бол ингэж хэвлчээд айл болгонд хөргөжих тухай юм заалт байна. Тийм боломж болцоо бол ерөөсөй байхгүй маань гэсэн юм санал сонгуулийн ерөнхий орооноос оруулж ирээд ажлын хэсэг дээр ярьсан. Тэгээ ажлын хэсгийн гишүүдийн дийлэнх нь тэр саналын нэрээ тийм байна гэж хүлээж авсан. Хоёрдугаарт бас нэг ийм юм ажлын хэсэг дээр ярилцсан юм а, банкны хорон дээрч бас гишүүд хэлжсэн болов. Энэ заалт ингээд үлдчихвэл өөр одоо бусад сурталчилгааны материал байхгүй бол бүгдээрээ нэг юм тохиомлолтой тэр нам айл болгон тэрийг харж байгаа. За энэ намаас юм байгаа юм байна, энэ нам өрөлдөлбөрөнд ингээд явах. Гэтэл гишүүдийн гаргасан зарим санал бол үгүй яг тэр хуулиар тогтоосон хэмжээндээ багтаагаад хүн бүр өөрийн онцлогтой юмаа гаргахад тэр нь одоо илүү хэрэгтэй шүү дээ. Хувийн талаасаа, нам талаасаа гэж жишээ. Яаж ямар арга хэлбэрээр хэмжээ хязгаараа зөрчихгүй, тоо хэмжээгээ зөрчихгүй, зарцуулах мөнгөө зөрчихгүйгээр илүү өөрсөндөө тохирсон өөрөө илүү хүн төрнө гэсэн арга хэлбэрээр хүрэх тал дээр бол энэ нэг тийм богдмол зүйл болох юм а гэсэн ийм маягаар тал талаас нь ярьж байгаа. Тэгээд банкны хороо руу ажлын хэсгээс санал ороод банкны хороо хуучин одоо энэ заалтыг хасъя гэсэн ийм санал оруулсан байгаа. Энх бол гишүүн болов саяхан байр суурийг илэрхийлээд үлдээе гэж байгаа. Хэрэг үлдээвэл нөгөө нэг сурталчилгааны бүх материалууд дахиад эндээс хасагдах ийм юм дараагийн хэлцүүлүүдээр явж таарна. Тэгэхээр энэ зүйлүүдийг манай гишүүд хоёр талаас нь бодж өгч үзэж саналаа өгнө үстэй.